Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа бичлэгээр хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгт хэрхэн орсон талаар нь ярив. Хүү маань энэ жил 6 настай 1-р ангид орох ёстой. Солонгосын шинэ хичээлийн жил нь болохоор 3 сарын 1-ээс эхэлдэг юм байна. Тийм болохоор тэр хүртэлгүйгээ цэцэрлэгт түр эхлэлийн сургах зорилгоор хичээж байгаа хүүхдтэй хамт өгсөн байгаа. Энэ цэцэрлэг нь 250,000 вонны төлбөртэй. Өглөө 9-өөс орой 3-аас 5-ын хооронд авч болдог. Ээж аав нь ажилтаа үедээ болохоор орой 7 цаг хүртэл сунгаж байх боломжтой байт юм байна лээ. Хүү маань цэцэрлэгтээ явах нь хэр дуртай. Цэцэрлэг дээр нь гарын зөвшөөрүүлэх зорилготой юмнууд маш их хийлэгдэв юм байлээ. Өөрсдөр нь дандаа бүтээлч ажил хийлэгдэг. Цэцэг тариулна, янз бүрийн баримлаар юм хийн, зураг зурулна. Тэгээ өдөр болгон хүү маань ерөн гарч ирэхдээ нэг бүтээлч зүйл хийцэн бариад гарч ирдэг. Хоёр охин маань болохоор одоо амьдарч байгаа харьяаныхаа улсын сургуульд орсон. Бага охин маань болохоор бага сургуулийн 4-р ангид орсон. Энэ жил ер нь 5-р ангид орно. Тэгэхээр нөө шинэ хичээлийн жил нь 3 сарын 1-ээс учраас одоохондоо 4-р ангидаа эргээд төр суусан байгаа. Энэ хугацаанд мөн хилээ сурах зорилготой. Сургуулиас нь харин хичээлийн бус цагаар 7 хоногт 2 удаа солонгос багш томлоод солонгос хэлийг нь зааж байгаа. Бага сургуулийн хүүхдүүд нь тусдаа дөрөв төвц гэж байхгүй юм билээ. Өөрсдөө бидээ ихтэйхэн дуртай уцаа өмсдөг. Харин бүгдээрээ сургууль дээр очиод энэ дайсо зарагддаг цагаан таавчгийг болсолж өмсдөг. Сургууль дээр очиод хичээлд нь ороход нь хүүхэд бүрт нэг таблет тарааж өгд юм билээ. Тийм таблет байгаа болохоор манай охин ерөнхийдөө Google Translate ашиглаад хүүхдүүдтэйгээ болон багш нартайгаа бас харьцахад арай амар байх шиг байгаа юм. Том охин маань болохоор Солонгосын дунд сургуулийн 7-р ангид орсон. 3 сараас 8-р ангидаа ороод явчихна. Ер нь бол хүүхдүүд маань сургуультай холмоос амжилттай орж чадсан. Яг тэгвэл эгч маань маш сайн хэлтэй байсан учраас маш сайн тайлбарж ирлээд ер нь багш нартай нэлээд сайн ярилцж байгаад ер нь сургуульд нь оруулж чадсан. Тэгээд солонгост гэр бүлэрээ хүүхдүүдэд дагуулж ирэх гэж байгаа хүмүүс ах юм бол хүүхдүүдээ солонгос хэл сургаад өөртөө ч гэсэн бага хэмжээгээр солонгос хэл сураад ирвэл хэцүүгээр санагдсан. Тэгээд асуух зүйл байвал коммент бичээрэй. Багахан туршлагаасаа хариулаад явъя. Мөн дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.